утаа үнэртэд эхэлсэн. Утаа бол ер нь орон байрны асуудал юм байна. Түлшээр оролдоод айхтар амжилтанд хүрэхгүй юм байна гэдгийг нийтээр нэлээд хүлээн зөвшөөрсөн болов уу? Тийм болохоор энэ ипотекийн хүүсвэрийн талаас илүү гэр хороол дагуулхад энэ юунууд зарцуулна гэд тусгасан шүү дээ. Одоо энэ хөгжлийн төлөвлөгөөн дээр баггүй байгаа. Тэгээд яг энэ тэнд ингээ бичснээр харахаар загвар эрчим хүчний нэмэлттэй байшингийн төсөл боловсруулна, тэндээ ипотек олгоно гэсэн юм байна. Одоо бол тийм шаардлага байхгүй. Барилгын норм дүрм шинжлэгдсэн. Тэр хүрээндээ хөрөгчөн дээр наадаг шиг дулааны ийм яарлаг өгдөг болцсон. Одоо зүгээр хүн хашаанда байшин барихад дид үтцээс үл хамааран төлөвлөлтөөс хамаагүй зах дуу уулын орой дээр байгаа хүмүүст нь эрчим хүчний нэмэлттэй бол ипотек олгож өгмөр байгаа юм. Тэгэхгүй бол өөр тийшээ мөнгө нь яваад өөр юмр яваад энэ шинэ суурьшлын бүсгээд жишээлбэл хавсралт 2 дээр байгаа дид бүтц инженерийн дид бүтц нь 343 тэрбум төгрөг болж байгаа нийлбэр нь хөшгийн хөндөө энтергээд. Тэгээд тэнд хідэн хүн амьдардаг билээ. Гэр оролт хідэн хүн амьдардаг билээ. Хаана их хүн байна? Тэр нь ач холбогдлынхоо ирэмбэр тэргуунд явах ёстой. Тэгэхээр асуулт хашаанда дулаан байшин барих гэж байгаа хүмүүст ипотекийн зээл хідэн байшинд хідэн төгрөгөөр олгохоор төлөвлөсөн юм бэ? Нэг. За дараагийн 2 дахь асуулт нь агарын бохирдлыг бууруулах гэд хэсэг дээр 1.10.11 дээр байна л да. Цахилгаан халаалт одоо бууруулах технологиудыг дэмжинэ гэдэг төслүүдийг дэмж цахилгаанаар халаахад 25 тэрбум, хийн халаагуур 15 тэрбум, янз бүрийн ногоон зөөлө 6.5 тэрбум. Одоо ингээд нийлбэр нь 40 бас 40 гаруй тэрбум байна. Эднэрийг бид нэр хийхээр утаа буурах юм уу? Үзэг чаргалт нөлөө байхгүй шүү дээ. Тэгээд одоо ер нь энэ туршилтуудаа болдвол яасан юм бэ? Хонь ямар нэгэн хэмжээгээр бизнес байгаа, тэр хүмүүс ашиг сонирхол байгаа л баг. Гэхдээ дөрвтөө өөрчлөлт орохгүй юм бол энэ мөнгнүүдээ тэр дулаан байшинд нь зарцуулж ивэл яасан юм бэ? Тэгвэл барилгын бас нэг том лобби биш өөрсдөө барьдаг гэрчилгээнд стандартад барилгын норм дүрмд нийцсэн бол тэгэл тэрийг олгодог бол яасан юм бэ гэдэг санал бөгөөд асуулт нь 2-ын 3-ын 1.19 дээр хавсралт 2-ын агаар орчны бохирдлыг бууруулах цогц зарах хэмжээнд 31 тэрбум төгрөг байна. Цогц зарах хэмжээ гэдэг маань юу вэ? Энэ томьёолыг задлж хэлж өгнө гэж хүсмээр байна. За 3 дугаарт нь яг иймэрхүү тодорхойгүй томьёолтой холбоотойгоор тоног төхөөрөмжүүд гээд салбар бүрт байгаа. Тэр талаар яг төсөвдөр хэлцэгдэх байх. Гэхдээ тоног төхөөрөмжүүд гэдэг нь дотроо хідэн компьютерийн хичнээн ширхгэнд програм хангамжийн 200-300 тэрбум төгрөгийн тийм нийлбэр дүн харагдаж байна лээ. Тэгэд энийг бас задлж ингэж харж ямар байна. Энийг задлж өгөөч гэдэг хүсэлтийг сангийн яам руу явуулсан байгаа. Эх 7 хоногт төсөв барь нь хойшлогдчихлоо. Түүнээс нь байнгын оролдохоос өмнө задрагааг ирүүлэх байхаа гэж найдаж байна. Тийм үү? За 10 хэдэн секунд байгаа нэг зүйл нэмэт хэлэхэд оршид хэсэг дээр бид нар хятадын эдийн засгийн өсөлт цаарж болзошгүй, экспорт нь буурж болзошгүй, үйлдвэрлэл дид үтц гангийн хэрэглээ буурж болзошгүй гэсэн нөгөө талдаа нүүрсний экспортоо нэмээд тавьсан байгаа шүү. Энийгээ бас анхаарна гэжтэй гэж хэл байдал. За гантомор дарга хариулах уу? За ажлын хэсгийн 5 дугаар нөхөн эдийн засгийн хөгжлийн яамнаас эдийн засгийн хөгжлийн яам Эрдэнэт зол журал гишүүний асуултанд хариулъя. Ипотектэй холбоотойгоор ипотекийн зээлийн 50-аас багагүй хувийг дид төв дагуулхад гэр бүлийн өрхөд олгоно гэдэг хэмжлэнгийн нэлээд хэдийн тодорхой заалтууд байгаа. Тухайлбал нийслэл орон нутагт өрхийн төлбөрийн чадварт нийцүүлэн ипотекийн хөнгөлөлтэй зээлийн бүтээгдэхүүн олгоно, миний анхны байр хөтөлбөрийг дэмжинэ гэхэд тэгэхээр яг таны хэлж байгаачлан гэр хороолол мөн төлбөрийн чадварт нийцсэн орон сууц энэ чиглэлээр бол тодорхой холбогдох заалтууд нь орсон байгаа. За ажлын хэсгийн 14 дугаар микрофон.
Нэмж хариулъя. За Төмөрхүү хот байгуулалт барилга орон сууцчлуулъя. 2025 онд гэр хорооллын амны орон сууцыг дэмжих чиглэлээр 30 тэрбум төгрөг суусан байж байгаа. Энээс 30 сая төгрөгийг эрчим хүчний хэмнэлттэй амны орон сууц барьсан 1000 өрхөд олгохоор суусан. Энийг бол ер нь бодлогын хүрээнд бол дэд үтц за хөрс агаарын бохирдолгүй ийм амны орон сууц барьсан иргэдэд олохоор туссан. Ер нь өнөөдрийн хүртэл амны орон сууцанд олгогдсон ипотекийн зээл үл ерөөсөө 1000 гаруй юм байлаа. Ипотекийн зээлийг амны орон сууцанд олгодог болгох чиглэлээр бол манай яам идэвхтэй ажиллаж байгаа. Эрх зүйн орчныг бүрдүүлэх. За энэ амны орон сууцыг комиссорж баталгаажуулах, аудит хийх чиглэлээр дүрм журмыг боловсруулах, аргачлалаа боловсруулад ингээд ажиллаж байгаа. Энэ орсны дараа бол 80 м2-аас бага талбайтай амны орон сууц гэр хороололд барьсан тохиолдолд ипотекийн зээлд орох бүрэн боломжтой болно. Бүсчлэлийг нь За нэмж хариулъя. нэг хязгаарлалт байгаа нь амны орон сууцны ипотекийн зээлэнд хамаарах бүсчлэлийг нийслэлийн ерөнхий төлөвлөгөө 2040-ыг батлагдах дээр бүсчил тогтоогод энэ бүсчлэлд яндангуй нүхэн жорлонгүй амны орон сууцанд олгоно гэж ингэж төлөвлөж байгаа. За учрал сайд нэмж хариулъя. За энэ гэр хорооллын дахин төлөвлөлт гэдэг нэрийн дор жишээ тав ихний сайн мэдэх одоо энэ хойшоо энэ дүлгөө нуурлуу бараг 3 хорооч тэр чигээр нэг сургууль цэцэрлэггүй дахин төлөвлөлт гээд анхныхаа төлөвлөгөөг өөрчлөөд тоглоомын талбай барих газар баахан барилга барьцсан. Одоо яаж зохицуулах вэ гэдэг асуудалд орчод байна шүү дээ. Тэгэхээр энэ Азийн хөгжлийн банкны төслөөр хийсэн баян өшөө дэд төв дээр хийсэн сайн туршлагаа үндэслээд энэ сэлб дэд төв дээр энэ 12 мянган айлын орон сууц барих ажил гараанаас гарсан. Одоо ингээд 1300 айл бол төлбөр мөнгө авцсан байна. 2200 айл бол үүнд хамрагдчихжээ. Тэр цаашдаа утааг бууруулъя гэх юм бол орон суудчуулга бодлого барихаас өөр зам байхгүй. Тийм учраас энэ нийслэлээр хэрэгжих төлөвлөгөө бол энэ удаа тэр 2040 он хүртэл ерөнхий төлөвлөгөөнд үндэслэн энэ гэр хорооллыг орон суудчуух бодлого бол одоо бас илүү бас амьдрал дээр бодит биелэлээ олно гэдгийг бас хэлье. За одон туяа сайд нэмж хариулъя. За тэгэхээр агаарын бохирдол дээр бас энэ зөвхөн гэр хороолол биш автомашины утаа бас нэлээдгүй агаар бохирдуулдаг. Тэгэхээр хэд хоногийн өмнө манай одоо сайдын албан даалгавар гарсан байгаа. Ер нь энэ Евро 5 стандарт руу одоо шилжих ажлаа бид нар төрөвчлөх ёстой. Яг тэгэхээр өнөөдөр мөрдөгдөж байгаа одоо агаарын бохирдлын тухай хуульд бол Евро 5 стандартыг хэрэглэхээр өөрөөр хэлбэл стандарт хангасан шатхуун хэрэглэх гэж заасан байхад бид нар одоо хуулиа биелүүлэх үүднээс хэрэглэх ёстой. Хэрэв Евро 5-ыг одоо ашиглаж чадах юм бол автомашины утаанаас ялгарх тоосон цэрэг 95%, нүүрс хүчил болон метахийг 80%, азотын эслийг 90% хүртэл одоо бууруулдаг ийм одоо ач холбогдолтой байгаа. За мөн шатхуунд агуулгадах хөхрийн агууламж нь Евро 2, Евро 5 стандарт бол 200 дахин одоо ийм зөрүүтэй байгаа. Тийм учраас хот дотор явж байгаа энэ одоо 3000-ад энэ тээврийн нийтийн тээвэр болон төрийн үйлчилгээнд явж байгаа ядаж 3000 машина. За эдийн засгийн хөгжлийн яам төрийн нэр эмчин дарга Батхүү нэмж хариулъя. За золж жаргал гишүүний асуултанд нэмэлтээр хариулъя. Эдийн засгийн хөгжлийн яам, эдийн засгийн тооцол, өсөлтийн тооцол, экспортын тооцол гаргахдаа гол зах зээл худалдаа авагчдынхад өсөлт хэрэгцээнийг бас байнга харж тоог нь ажилдаг. За энэ өнгөрсөн энэ оны эхний хагас жилийн байдлаар бүгд найрамд хятад улсын хойд мужуудын эдийн засгийн өсөлт нь бол 5.8, 6.2 гэх мэтлэн тухайн улсын зорилт түвшин болох 5%-аас илүү өндөр гарсан байгаа. За дээр нь бас нэмээд саяхан 9 сард бүгд найрамд хятад улсын эрх баригчдаас эдийн засгийн өсөлтийн 5% хүрэх бодлогын арга хэмжээг зарласан. За энэ бодлогын арга хэмжээг дагаад өнгөрсөн 7 хоногудад бас Хятадын хөрөнгийн биржийн хувьцааны ханш 15%-аар өсөөд ер нь Хятад хөрөнгө оруулж байгаа олон улсын хөрөнгө оруулагч итгэл сэргсэн үзэгдэл ажиглагдж байгаа. За тэгээд манай эдийн засгийн яамс гаргаж байгаа экспортын тооцоол бол
яг одоо манай уул уурхайн голлох компаниудын экспортын төлөвлөгөө, бодиттой худалдан авалт борлуулалтын төлөв бүртгэгдсэн гэрээнүүд дээр үндэслээд нэлээд бодиттой тооцоол гаргаж ажиллаж байгаа. За өнгөрсөн хугацаанд бодиттой хийсэн экспортын гүйцэтгэл дээр нэмээд төмөр замын холболт одоо экспорт тээвэрлэлтийн бас сайжруулах ажлууд үргэлжлэн хэрэгжих учраас эх оны экспортын төлөвлөгөө биелнэ гэсэн хүлээлттэй байгаа.